Маавтай, зодоонтой кино шиг 7 хоног болж өнгөрч байна. Зэвсгэлсэн 3 бүлэг дээрэмчид баригдаж 3 гишүүний дээлийг шууталхаар хилэлцлээ. Шок мэдээ хошин тайм нэвтрүүлгийн 27 дахь дугаар эхэлж байна. УК, УЧК, хуруугүй няд гих зэрэг элдв янзын энэ хочид тэр хочид эрүүгийн бүлэглэлийн үдүүлсэн ноцтой гэмт хэргийн тухай үс босон зүрхцэсэм нүд халтан мэдээнүүд цуурлаа. Хятадууд Монголын баялагийг булаацалдаж, Монголын хуульчид, Монголын хулгайч нар, Монголын улс төрчид түүн дээр нь ажилдаг хэрэг явдал гарсаар байна. Хоёр хятад Донд говийн салхитын мөнгөний ордыг булаацалдахад Монголын хуульчид олд шүүрхээр оройлон ажиллаж, улсын дээд шүүхийн шүүгч асан Бямба Амийг үтгэж, шүүгч хүү Төмөрбат нь хилээр гарч зугтсан. Энэ удаа Сүхбаатарын нүүрсний уурхаан төлөөх зодоонд Монголын хулгайч нар зэвсэг барин улс төрчид нь хор найруулан оролцсон байна. Хятадын иргэн Жэнчуан, Виндон, Эрдэнэ тогтох нарын захиалгаар УК хочид Алтан хуйг гихч орон шоронгоор дамжсан 20 гаруй этгээдийг толгоолон шүдээ хүртэл зэвсэглэн очиж Андын элч компани өмнөх захирал Өвөр Монгол эмэгтэй Туяа энх баяр туслан гүйцэтгэгчийг нь айлган сүрдүүлж алж талахаар занл хийлжээ. За буугаараа ингээ тулгаагаал бүгдээрээ айгаал утсын бүгдийг хурааж аваад Баян цогтын уурхайн Андын элч компани 51%-ийг өмчлөгч хятадуудын маргаанд 49%-ийг нь төлөөлдөг Сүхбаатар аймгийн иргэдийн төлөөлөгчийн хурал улсын хурлын гишүүн Батсуурнаар хутгалдан оролцсон баримтууд сөхөгдлөө. Улсын хурлын гишүүн Батсуур сонгуулийн мөнгөний биднэр гаргаж өгнгээд ярьсан гэж шууд хэлсэн. Туяа нарын 6 тэрбум төгрөгийн хөрөнгөө оруулсан 51%-ийг булаан авахын тулд өөрсдөнд нь мэдээлэлгүй гэрчилгээ гаргуулж Монголд хууль байхгүй, дарга нарт нь мөнгө өгчихвэл болно гэж улаан цамд хилдэг гэгдэж буй хятадууд эрүүгийнхнийг хүсэлсэн юм байна. Тэр чинь бүр хүн алдаг гэж лээ шүү дээ бүр. Хүн бууддаг гэж байна. Бүр айгаад юу яст та ямар мафиагийн хүмүүсийг хүртлээ мөнгөөр аргалцсан байна. Монгол бол ерөөс хууль байхгүй, зарчим байхгүй, дарга нарагтайг нь бүх юм тохирчихгүй тэгээ болчихно гэсэн тийм бодол. УК хэмээх алтан хуй хөлс мөнгөөр бусдыг бүлэглэн, зэвсэглэн, айлгадаг, хүчирхийлэн, дарамталдаг, шар ус босгож, чихтэлдэл гэсэн хэрэг нэгээр тогтохгүй. Сумья жаргал гэдэг эмэгтэй захиалгаар хулан самбуу, Батсингэл, Ууган заяа нарын 15 этгээдтэй бүлэглэн Б гэдэг хүнийг буудалд аваачин зодож, бэлгийн дур хүслээ ёсон бусаар ханган хүчиндэж, орон сууцных нь эрхийг хүчээр шилжүүлсэн байна. Мөн УК гихчээс гадна УЧК гихчийн бүлэг зүч зочид буудлын гадаа иргэнээс мөнгө эд зүйл нэхэнд дарамталж бүхэлд нь Lexus 570 машиныг дээрэмдэн авч явжээ. Эрүүгийн цагдаа замдалчдын бүлгийг баривчилж буу хутгийг нь хураан авсан байна. Мөн Батлаваг, Няд хочид Батболд аймгийн арслан Батхуйг нар тесрэж дэлбэрэх бодис ашиглан зөвшөөрлгүйгээр аймаг дамжин алт ухаж авилга өгч компани захирлуудаас мөнгө нэхэн оршуулгын газарт аваачин дарамталж хутгалсан 9 шидийн гэмт хэрэг үйлдсэн бүлгийг мөн баривчилсан байна. Улсын хурлын гишүүн Батсуур Андын элч компанитай холбоотой ямар нэгэн баримт гараад ирвэл гишүүнээсээ дүтгэлцэхэд бэлэн байна гэж хэлсэн. Баримт гараад ирсэн. Одоо гишүүнээсээ дүтгэлцэх болов? Дүтгэлцэн шүү дээ. Тэр ямар асуудал байна? Жэм Мухат булган сүлтэй байж улсын хурлаас ахин 2 гишүүн давхар олон дан дээлээ шугтлуулж дархан ирэх ямгүйгээр нүүрсний хулгайн хэрэгт нүгэл буйнаа шүүлгэхээр боллоо. Ийхүү давхгүй гэсэн 3 даваагаар 3 гишүүн давж улсын хурал өнөөдрийн байдлаар 73-уулаа болж цөөрлөө. Ажнаа Батэрдэнтэй хамт өмнө говь сонгогдсон Наранбаатар цөөн товчлуурын илүүгээр дээлээ тайлахын даваан дээр буцаж товчилсан байна. Тонож үлдсэн 76-аас нүүрсний хулгай Хөгжлийн банкны тоноолт нэр холбогдсон дахиад 6-аас 7 гишүүн алтан хоргоо дээлээ нүмгэн хэдрээд хүлээж байна. Бүрийн эрхийг нь төтгөлзүүлэх хэсэг асуудал, дид хороо, байнгын хороо, нэгдсэн чуулганы хурал, санал хураалт, хаалттай хаалганы цаанд болсон учраас хин хэрэгсэн нууц үлдлээ. Мөрдөн байцаалтын нууцыг задлж мэдэх учраас хилцүүлэх нь хаалттай, харин санал хураалтыг ил тод явуулдаг болох шаардлагатай нь батлагдаж байна. Ерөнхий сайд оюун эрдэнэ гишүүдээ шахаж, шаардаж, нүдээр харж, биеэр хянсны хүчинд 3-аас 2 нь бүрэн ирэхгүй, бүдүүн эвэргүүгээр хэрэг төвгөө шалгуулах болсон байна. Улсын хурал жил хүрэхгүй өмнө Хөгжлийн банкны хэрэгт холбогдсон амар төвшин алтан хуйг, ган хуйг нарын гишүүдийг авч үлдэж байсан ч шүүх хурал төдөөдөлгүй болно. Ажнаа хэмээх Батэрдэн дан дээлээ аюур сайхан давхар дээлээ тайлж дархан эрхээ хураалгаснаар мөрдөн шалгах ажил элдв саадгүй урагшилж ажил гэр байр савыг нэгжих зам нээгдэж байна. Жишээлбэл зайлшгүй шаардлагаар аль нэг гишүүнд орон байр болон одоо албан тасалгаанд зайлшгүй нэгжлэг хийх байдал үүснэ. Тэр ажиллагааг хэрвээ гишүүний бүрэн эрх байж байвал хийж чадахгүй мөрдөх байгууллагууд. Тийм учраас л одоо энэ ажиллагааг зайлшгүй
гишүүний бүрэлдэхүүн төлөв шийтгэхээс аргагүй байдал. Ажны ах орон нутгийн жижиг таван толгой, аюурхүү улсын том таван толгой нүүрсний хэрэгт гимбуруутай эсхээ мөрдүүлэн шалгуулж, дэнслүүлэн шүүлгэх юм. Аюур сайхан нь огцон өсч 1.6 тэрбумд хүрсэн хөрөнгө орлого, хурдан морь дүрсэлсэн шижир алтан, баримл, 3 тоглог жүжээ, хаус хотхон том газрууд ямар мөнгөөр авснаа тайлбарлаж чадахгүй хил ам нь ээдэрч гатсан байна. Намайг шоронд хийх аваас үлдсэн амьдралаа Монгол Ардын намын хулгайч нарыг илчлэхэд зориулна. Нэг ч дарга үлдэхгүй шүү гэж аюур сайхан хэлжээ. Төрийн ордонд загас шиг дуугүй байсан атлаа. Төрийн шоронд орох болохоро илчлэн дэлгэн гэсэн байна. Монгол Ардын намын шинжлэлийн хорог толгойлж байсан тэрбээр журамгүй журмын нөхдөөрөө Эрдэнэс таван толгойг удирдуулж гэмт бүлэг байгуулсан хэрэгт унаад байгаа юм. Ажнаа Батэрд нь орон нутгийн жижиг таван толгойн 20% эзэмшдэг боловч өөртөө 20 гаруй тэрбумын ноогдлаа шиг илүү хуваарлуулж бүхэл бүтэн нүүрсний мөргөцөг буюу 300 гаруй мянган тонн нүүрс алга болгосон хэрэгт шалгагдана. Өмнө Говь аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Мөнхбат гэгч Девтата зоддог Девтатын эрлэг тодорхой байна. Ванчгийн Мөнхбат нь сүүлийн 10 орчим жил албан ёсоор аймаг сумын Монгол Ардын намын арчилсан намын төлөөлөгчдөд гар зөрүүлж бүгдийг нь дутуу гаргах оноогоор хоцсон 5-0 үзүүлэлттэй. Далан задгад сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Агийн тоосыг гүйж толгойг нүцсэн энэ Девтат өмнө нь аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Бэг 2017 онд гэмтэлтэн зодож гимбурун шүүхээр тогтогдсон. Мөнхбат нь 2012-оос 2016 оны иргэдийн төлөөлөгчдийн хуралд арчилсан намаас сонгогдсон Зэг нутгийн удирдлагын ордон Монгол Ардын намын Бэг банкны байранд гөвшиж иргэн эмийг балбаж сумын төлөөлөгч Ааг нүцсэн цуврал зодооны эзэн юм. Мөн дээр нь Мөнхбат нь Дундгой аймагт амиа алдсан 3 чэнжээ хэрэгтэж сэжиглэгдэж байсан юм. Тэрбээр нүүрсний хэрэгт эрхэн түтгэлцсэн Ажнаа Батэрдний амин найз Сум аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийн эрлэг болсон хүн юм. Хэрвээ улс орон даяарх Сум аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дунд тулааны Девтатын цом тэмцээн болвол медаль авах магадлал хамгийн өндөртэй. Петрочайна компанийн хэдэн зуун үхсэн зээрийн сэгзэмийг сэмнэлүүлж нам болох гэж байгаад илчлэгдэн баригдлаа. Хээрийн ан амтнд 100-100-аараа үхэж үргэцсэн бол Нууж хаан нийтийн бош ухах бус аймаг орон нутаг байгаль орчныхын нэн яралтай мэдэгдэх Монголын хуулийг Хятад компани хөсөр хайсан байна. Дайны хажуугаар дажин болж Дачин Тамсгийн хамгаалтынхан иргэн цэгмэдгэгчийг зодож тэнд ажилдаг залуучуудыг эх орноосоо урвагч гэж цоллоо. Дөрвөн төрлийн химийн оциг элементийг хольж газрын гүн рүү хийж газрын тоос олборлох үйл ажиллагаанд ашигладаг энэ зээрийн сүрэг тэрэнд хорцсон байна гэж дүгнэж байгаа шууд. Энэ эрүүл талаар байхгүй заа. Энэ эрүүл талд энэ үхсэн зээг нэгч байхгүй. Яг Петрочайнагийн үйл ажиллагаа явуулж байгаа талбай тэр донконууд тонголж байгаа талбайд байгаад байгаа байхгүй. Экологийн цагдаагийн дарга хурандаа бат сайхан холбогдох албаныхан газар дээр нь очиж хянан шалгаж ажиллаж байна. Үе олон зээр газрын тосны бохирдлоос олж өгсөн үү, өвчин эмигээс болсон уу гэдг нь шинжилгээний дүн гарахаар тодорхой болох юм. За шинжилгээний хариу бол одоо мал эмнэлгийн төв лаборатори бол бусад одоо итгэмжлэн лабораториуд бас гарах ёстой. Тал нутгийн экосистемийг эрүүл байлгадаг зээрийн тоо толгой Монголд 2 сая орчим байдаг ч ан ав зөв бус хорогдолд өртсөөр байгаа юм. Арчилсан намын тамга нь Эрдэнэ атганд гэрчлэгээ нь Баттулгын өвөрт дарга нь Луугаан төмрийн биед байгаа байдалтай байна. Нийслэлийн захиргааны хэргийн давцаалдах шатны шүүхийн шийдвэрээр Эрдэнэ өөрөө биш Эрдэнийн гарт байгаа тамга хүчинтэй нь тодорхой боллоо. Улсын дээд шүүхийн шийдвэрээр Баттулга хүчингүйч Баттулгад буй гэрчлэгээ хүчинтэй. Харин улсын дээд шүүхийн бүх гишүүдийн хурлын шийдвэрээр Луугаан төмрийн арчилсан намын дарга гэдэг нь хүчинтэйж гарт нь тамга гэрчлэгээ алга. Эрдэнэ сошиал тамгагүй төр жүжигийн нэрийг англиар юу гэж орчуулах вэ гэсэн асуултанд арчилсан нам гэхгүй юу гэж марцгансан байна. Луугаан төмөр намтай боловч тамгагүй гэрчлэгээгүй. Эрдэнэ намгүй гэрчлэгээгүй мөртлөө тамгатай. Харин Баттулга намгүй тамгагүй боловч гэрчлэгээтэй байна. Дарга гэрчлэгээ тамга 3 нэг хүн дээр цуглах юм бол арчилсан нам сая нэг арчилсан нам болно. Арчилсан намынхан бие биенээ намаасаа хөөж, нам нь бие биенийг нь хөөж байгаа боловч нүүрсний хулгайч нараа бол хөөхгүй юм байна. Нүүрсний хулгайчаа хөөхгүй байгаа намыг ард түмэн зүрх тархинасаа хөөх нь тодорхой байна. Шок мэдээ 20 50 нэвтрүүлгийн 27 дугаартай хамт байсан эрхэм үзэгч та бүхэнд баярлалаа.